За өрөөмөндөө галзуу кино сувагтаа та нар маань тавтай морил. Мөрөөгөө сонсож гинөө. Хоолой гэж нэг ийм л гачин ийм л болчоод байж гин. За энэ удаад мөрөөгийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2013 онд гарч байсан Iron Man 3. За ямар ч байсан түр завсралсан байсан майрвла одоо удаанаар ч гэсэн эхлүүлчихье гэж бодлоо. Тэгээд Хампейс 2-ын хамгийн ихний киногоор ойлгомжтой Төмөрхөн 3 маань орж ирж байна. Тэгээд энэ галзуу киноны тайлбарыг буруу та нартаа шатан ядан ярьж өгөх гэж хичээлээ. Нэг ийм л хоолойтой л тэгэл байна да. Та нар маань ойлгоорой тэгээ уучлаарай. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын маань хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол граш барьцалсан зээлийг олгодог Бари Центр банк бус санхүүгийн байгууллага болон дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллаж байна. Цаан ч нөхөө Lime Монголд ашиглах датадаа болцсон байна. Тэгээ зогсохгүй хүн бүрт 72 ГБ дата үнэгүй бэлгэлж байгаа юм байна. Галзуу юу? Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэдэл бод. Lime. За тэгээд та нар маань сабадраггүй саба дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. За ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. (1999 оны шинэ жил. Швейцарт болж байгаа нэг баярын үдшилгийн үеэр Тони Старк Майя Хансен гэгч эрдэмтэнтэй уулзаж байлаа. Майя Хансен нано технологи, биотехнологийн тусламжтайгаар хүний биеийн ДНК-г шинжилэн бичих үйлчилгээ бүхий экстремис гэх ээлжийг гаргаж авсан байж. Үүний тусламжтайгаар хүнд бэртэл авсан хүмүүс ер бусын хурдан эдгэрэх боломжтой болох байлаа. Тэгээд Тониг Майягийн өрөөнд очиж шинэ нээлттэй дэлгэрэнгүй танилцахаар лифтэнд суудал Алдрич Киллиан гэдэг нэг эрдэмтэн ирээд AIM гэх компани танилцуулж тэдний байгууллага шинжлэх ухааны ертөнцид томоохон өөрчлөлт авчрах туршилт хийх гэж байгаагаа хэлнэ. Тэгээд шинжлэх ухаанд хувьсгал авчрах энэ төсөлдөө Тониг нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гэвч Тони тэрнийг авч хэлэлцсэнгүй. Тони тэрэнд гадаа гараад хүлээж удахгүй уулзъя гэж хэлээд явуулсан ч тэр дараа мартаж орхино. Тухайн үеийн хайхрамжгүй үйлдэлээсээ болоод өөрөө ч мэдлэггүйгээр өөртөө томоохон дайсан бий болгосон гэдгээ Тони дурсан ярьдаг. За орчин цаг. Avengers багийнхан Локигийн айрамтай дайдсан тэр үйл явдлын улмаас Тонигийн сэтгэл санаа тогтворгүй болжээ. Тиймээс тэр үе үе хүчтэй айдас төгшүүр тавтаж гинтийн цочролд ордог болсон байна. Гэсэн хэдиж Тони зогссонгүй. Ирээдүйд ирж болзошгүй дайралтаас хамгаалахын тулд олон Тони төмөр хүний өмсгөлүүдийг Тони зохион бүтээж үүнийгээ Төмөр легион гэж нэрлэх болсон байлаа. Үүнээс гадна тэр төмөр өмсгөлөө хурдан өмсөх дэвшилтэт технологиг эрчимтэй туршина. Нэг өдөр Тониг зурагтай асаатал Мандарин гэгчийн тухай бичлэг гарч байгаатай таардаг. Террорист байгууллагын тэргүүн Мандарин гэгч тэр нөхөр саяхан Кувейтэд болсон Америк нэгдсэн улсын агаарын бааз руу хийсэн халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мандарин өөрийгөө террорист биш харин соён гэгэрүүлэгч гэж тодорхойлоод Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчд анхааруулга өгч өөрийгөө үл үзэгдэгч агуу хүчин бөгөөд дараагийн аимшигт цохилтуудыг өгөхөд бэлэн байгаа гэдгээч итгэлтэйгээр зарлана. Америкийн нууц албадууд Мандарин гэгч тэр итгээд чухам хаанаас үйл ажиллагаагаа явуулж байгааг олж тогтоох гэж шаргуу ажилласан ч тодорхой үр дүнд ерөөсөө хүрч чадахгүй байжээ. Зартай террорист Мандариныг олж устгах, тэрний аюулаас улс үндэстний хамгаалах зорилгын хүрээнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Эллис хурандаа Джеймс Роудсыг төмөр эх оронч нэрийн дор тусгайлан ажилуулах болсон гэдгээ зарладаг. Тэд хуучны дайны машины загварыг өөрөнгөөр будаж илүү их оронч өнгө төрхтэй болгосон нь тэр байлаа. Би бол төмөр эх оронч. Дайны машин гэдэг нэр бол маш түрэмгийн нэр. Харин энэ шинэ нэр хүмүүст эерэг мессеж өгөх болно. Тэр залуугийн талаар чи юу мэдэх вэ? 9 удаагийн дэлбэрэлт болсон. Надад шинэ технологи байна. Маш олон төмөр хүн байна. Би салгаж чадна. Мандариныг зогсоох нь чухалч энэ бол супер баатруудын хийх ажил биш ээ. Энэ үеэр Тонигийн дотор гинэт давчдаж амьсгалж чадахгүй болсонд тэр бушуухан гараад төмөр хүний өмсгөлдөө орлоо. Гинтийн сэтгэл зүйн тогтворгүй байдалд орсноо ойлгосон Тони тэндээс бушуухан нисээд өгнө. Харин нөгөө талд Stark Industries-ийн байранд Happy Hogan шинэхэн үнэмлэхээ гайхуулахын зэрэгцээ. Pepper Potts байгууллагын цэвэрлэгч нарыг роботоор солих талаар саналаа хуваалцаж байдаг.
Хүнтэй ажиллах нь ажлын ачааллыг нэмэгдүүлдэг учраас роботоор орлуулах нь илүү амар гэж тэр бодож байлаа. Гэвч Pepper Potts тэрнтэй санал нийлэхгүй байна. Pepper Potts-ыг Ops-тай эртэл тэрнийг эрдэмтэн Aldrich өгтлээ. Тэрний хөл эрүүл болсон байснаас гадна үнэтэй хослол өмсжээ. Тэр Pepper Potts-т Extremis гэх бүтээгдэхүүнээ танилцуулж хүний тархины холограмыг харуулдаг. Тэгсэн тэр холограм нь Aldrich-ийн тархитай шууд холбоотой байлаа. Тэгээд тэр Extremis-ийн нөлөөгөөр хүний тархинд хэрхэн нөлөөлж болох талаар танилцуулж эхэлдэг. Энэ үеэр Happy Tony руу яаралтай холбогдож 1999 онд уулзаж байсан эрэмдэг эрдэмтэн Aldrich одоо Pepper Potts-тай уулзаад нэг аврах том тархины холограм дотор зогсож байгааг хэлнэ. Тони тэрний удирддаг AIM компанийг хальт судалж үзсэн ч нэг их тоосонгүй. Би Тониг энэ төсөлдөө хамтрахыг 13 жилийн өмнө хүссэн ч тэр тадгалцсан. Харин одоо Тонигоос хамаагүй байгаа эготой. Шинэ гоц ухаантан гарч ирсэн учраас би дахиад санал тавих нь зүйтэй гэж бодсон юм. Би танд туслахыг хүсэж байгаа ч энэ удаад татгалцахаас өөр аргагүй байна. За ингээд урам нь хугарсан Aldrich тэндээс гарч явсан бол тэрний бие хамгаалагч болох Eric Saven Happy-д сэжигтэй санагдсан учраас машиныхын зургийг дараад хоцордог. Тэрээр Pepper Potts-ыг гэртээ ирэхэд Тони төмөр хүний хувцас өмсөө тэрнийг хүлээж байлаа. Тэгсэн тэр нь Тони биш харин Тонигийн төмөр хувцас байдаг. Тэгээд тэрнийг Aldrich Killian-тай уулзаж юу ярьсныг нь асуухад Pepper Potts уурлаж тэндээс гарч явахыг завдна. Аргагүй байдалд орсон Тони тэрэнд харийнхны давталгооноос болоод сэтгэл санаа нь тогтворгүй болсныг тэр дунд ерөөсөө унтаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрнө. Тиймээс Pepper-ыг унтсан хойно Тони доошоо буугаад ажлаа үргэлжлүүлээд хийдэг гэдгийг хэлдэг. Тэр шөнө Тони унтах гэж оролдсон ч хардарж зүүдэлж эхэллээ. Pepper тэрнийг сэрэх гэж оролдсон ч ягаад ч юм нэг төмөр хүн ирээд Pepper-ыг барьж авах гэж оролддог. Аз улахад Тони амжиж сэрээ тэрнийг унтраалаа. Тони хардарсан зүүдэн дундаа тэрнийг дуудсан болж таарна. Тэрөөр Happy Aldrich-ийн бие хамгаалагч Eric-ийг дагаж явсаар нэг олон хүн хөлхөлдсөн газарт ирлээ. Тэгээд тэрнийг нэг залуу цүнхтэй юм өгөөд явж байгааг ажиглана. Тэгээд зориуд тэр залууг очиж мөргөхдөө цүнхэн дотроос нь асгарсан төмөр зүйлсээс нэгийг нь сэмхэн авч амждаг. Энийг анзаарсан Eric ирээд Happy-гаас тэр зүйлийг авах гэж оролдсонд Happy тэрний хүчтэй гэгч нь шанаадаж орхилоо. Тэгсэн тэр залуугийн нүүр улааж байснаа шархан дороо эдгэрдэг. Тэгээд Happy-г хологч нь шидэж орхино. Тэгсэн Eric-с цүнхтэй юм авсан залуугийн бие бүхэлдээ улааж байснаа асар хүчтэй дэлбэрсэнд тэнд байсан олон хүн дэлбэрэлтэд өртөж амиа алдацгаалаа. Тэгсэн дэлбэрэлтэд өртөж хүнд шаргатсан Happy-гийн нүдэн дээр Eric хүнд шаргатсан атлаа юуж болоогүй юм шиг л босч ирээд яваад өгдөг. Иннээс болоод Happy хүнд шаргатаж эмнэлэгт хүргэгдлээ. Үүнд дургуутсан Тони хэвлэл мэдээллийн хэрэгслээр мандариныг ил шулуухан халз тулаанд дуудана. Тэгээд тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэрийн хаягаа хэлчихэд машиндаа суугаад яваад өгнө. Тони гэртээ ирээд Jarvis-ийн тусламжтайгаар мандарины байж болох байршлуудыг шалгаж тэрний ашиглаж байгаа тесрэх бомбыг судалж эхэлдэг. Тэгээд тэр тесрэх бомбог асар хүчтэй халууныг ялгаруулж байгааг тогтооно. Тэгсэн энэ үеэр эрдэмтэн Maya Hansen гэрт нь хүрээд ирлээ. Тэр Тонитой маш чухал асуудлаар ярилцах хэрэгтэй байгаагаа хэлдэг. Энэ үеэр Pepper Potts ирсэнд Тони сандарлаа. Чи надад 12 настай нууц хүүхэд байгаа гэж хэлэх гээгүй үстэй. Ер нь бол 13-тай. Гэхдээ би өөр хэрэгээр ирсэн. Pepper Potts-ыг бууж ирэхэд Тони тэрэнд Maya-г танилцууллаа. Тэгсэн энэ үеэр тэдний байр руу Aldrich-ийн залуус нисдэг тэрэгтэй дайрч пуужингаар харавсанд Тони төмөр хувцас Pepper-т өмсүүлээд байшингаас гаргасан ч өөрөө байшин дотроо үлдчихнэ. Аз улахад тэрний шин технологийн төмөр хүний хувцас ажиллагаанд орж тэрний аминд орно. Ингээд Тони тулаанд бэлэн болоогүй туршилтын загварын хувцастайгаа байлдааны нисдэг тэрэгнүүдийн эсрэг тулалдаж эхэлдэг. Ширүүн тулааны эцэст Тони байшинтайгаа хамт усанд живсэн ч аз улахад хувцсан тэрнийг аварч гаргалаа. Тоник ухаан орхой төмөр хүний өмсгөлийнх нь батарей дууссан газар дунжээ. Тэгээд Тони бага тайлж Теннесси мужид ирсэн байгаагаа олж мэднэ. Тэр буцах гэсэн ч төмөр хүний өмсгөл нь ямар ч эрчим хүчгүй болоод унтарчжээ. Аргагүй байдалд орсон Тони төмөр хүний хувцас чирж явсаар нэг эдийн буудлын гадаа хэрж гудамжны утаснаас Pepper руу залгаад дууд шуудан үлдээж мандариныг заавал олохоор шийдсэн гэдгийг хэлнэ. Тэгээд Тони нэг эзгүй айлын гаражид ирээд төмөр хүний өмсгөлөө цэнгэлэхээр оролдож эхэллээ. Энэ үеэр Harley гэгч нэг хүү ирээд Тоник хэн болохыг нь асуудаг. Тэр хүү сониуч сэргэлэн хүү байснаас гадна шинжлэх ухаан тоног төхөөрөмж сонирхтог нэлэрхий.
Хүү Тонид бага насыг нь санагдуулсан бол Харли хүүч Тонид туслахаар болно. Энэ үеэр Маяг машиндаа суулгаад явж байсан Пеппер тэрнээс Тонито юу гэж чухалчлан ярилцах гэж байсныг нь асуулаа. Тэгсэн цаадах нь хэлнэ. Миний босс мандарины доор ажилладаг юм шиг байна. Тэр босс чинь нэртэй үстэй. Тэрнийг хэн гэдгийг? Тийм ээ, Алдрич Киллиан. Бид байшинг устгасан. Гэхдээ цогцсон хараахан олдог байна. Ойлголоо. Надад энд нэг хийх ажил байна. Эзэн одоо нэг бичлэгт орох гэж байна. Дуусгаар нь эргээд холбогдъё. Тэрнийг тусгайлан бэлдсэн студид орж ирэхэд тэнд нь бичлэгт орохоор мандарын хурж ирнэ. Энэ үеэр Тони Харлитай хамт тосгоны гудамжаар алхаж байлаа. Тэгээд дэлбэрэлт тулсан нэг газарт ирнэ. Цэрэгдүүлсэн нэг залуу энд өөрийгөө дэлбэлсэн гэдгийг сонсоод Тони тэр хавийг сайтар нэгтэлж үзээд 6 хүн өгсөн ч 5 хүний сүүдэр ханан дээр үлдсэн байгааг анзаарлаа. Харли хүү тэрэнд энэ 5 сүүдэр бол диваажинд очисон хүмүүсийн сүнсний илэрхийлэл. Харин бөмбөг дэлбэлсэн хүн диваажинд очоогүй гэж тайлбарладаг. Дата чинь яг ингэ дуусчвал яах вэ? Санаа зовлтгүй. Яг одоо үнэгүй дата аваад л үргэлжлүүлээд үзчих. Үнэгүй гэж хайх чинь. Лаймаас дата бэлгэлж байгаа шүү. Энэ QR-ыг уншуулаад болоо. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг байгаа нөхдүүд маань гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныгаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл имэйл хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээрт Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Заман дугаарыг хамтрагчаар ажиллаж байгаа Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол краш барьцалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Дараа нь Харли хүү Нью-Йоркд болсон харийнхны давталгооны талаар Тонигоос шалгаасанд үүнд тавгуудсан Тонигийн сэтгэл зүйн хямрал хөдөлж ухаан алдаж унах шахна. Ингээд Тони Харли хүүгийн тусламжтайгаар уг дэлбэрэлтийн гол хохирогчулсан Чад Дэвис гэгчийн арга гэртэй холбоо тогтоож чаддаг. Чад Дэвисийн ээж тэрэнд хавтастай материал өгөөд хүүн ямар нэг нууцлаг туршилтад орсон гэдгийг хэллээ. Тэнд нь Чад Дэвисийн орсон туршилтын талаарх нууц мэдээллүүд болон хамт туршилтад орсон цэргүүдийн мэдээлэл байдаг. Тэр хавцыг хальт үзээд булан дээр нь AIM гэсэн бичиг байгааг харсан Тони таны хүүхэн алаагүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэж хэлнэ. Тэгсэн энэ үеэр гэнт нэг эмэгтэй гарч ирээд яах ихийн зургүй Тонигийн хоёр гарыг ард нь гавлаж орхилоо. Энийг харсан шериф хурчрээ тэрнийг зогсоох гэсэн ч нөгөө эмэгтэй гараа улаасгаж угаад шерифийн нүрийг түлж гэдсийг нь цөм захиж орхидог. Энэ үмэнийг ашиглаж Тони гарч зүгтаасан ч гадаа нь Алдричийн бие хамгаалагч Эрик машинаас бууж угатаад хаарлаа. Эрик Тони харсан даруйда бууга гаргаж буудах гэсэн ч Харли хүү тэрнлөө мөс шидэж саадуулна. Тони тэндээс хар хурдаараа зүгтаасан ч нөгөө эмэгтэй цэрэг тэрнийг гүйцэж ирээд алах шахна. Тони тэрний хоолойг гаваараа боосон ч цаадах нь бие маш өндөр хэмд халааснаар гавантаас орчноо. Ингээд гавнаасаа мултарч чадсан Тони тэрнийг газар дэлбэлээд гарч ирсэнд Эрик тэр байшингийн хажууд байсан авраг том ус хадгалах танкийг унгаасанд Тони унсан цамхгийн хөлөнд хөлөө даруулаад хөдөлж чадхааргүй болдог. Энэ үеэр Эрик Харли хүүг барьцаалж Тонигоос хавтастай баримт бичгүүдийг нь авахыг оролдсон ч Тони тэрнийг төмөр хүний өмсгөлийн гарны буугаар буудаж унгаагаад хавтастай бичгийг аваад яаран хөдөлгөхөр болдог. Тэгээд Харли хүүд гэрт нь үлдээсэн төмөр хүний хувцсаа захиж үлдээгээд тэндээс нэг машин олж унаад явлаа. Тэрнийг явсны дараа нүүрэндээ буудулсан Эрик сэргээд босч ирнэ. Энэ үеэр Америк даяар телевизийн дамжуулалтыг мандарын дахиад тасалдуулж өөрийнхөө мессежийг түгэж эхэллээ. Ноён ерөнхийлөгч хоёрхан хичээл үлдлээ. Би энэ бүхнийг энэ Крисмас баяраас өмнө дуусгах болно. Ноён Томас Ричардстай танилцсан. Энэ хүн бол Rogson Oil корпорацийн санхүүж. Энэ хүн сайн хүн гэдэгт би итгэж байна. Гэхдээ би 30 секундын дараа энэ хүнийг та бүхний нүдэн дээр буудна. Энд байгаа утасны дугаар таны гар утсанд очсон байгаа. Америкчууд хэрэв эрг хагас минутын дотор танаа ерөнхийлөгч над руу залгуул энэ хүний ам аврагдана. Хэдийгээр ерөнхийлөгчийн зөвлөхөө тэрэнд утсаар ярихгүй байхыг зөвлөж байсан ч ерөнхийлөгч тэр хүний амийг аврахын тулд заавал залгах ёстой гэж зүтгэдэг. Ингээд ерөнхийлөгч мандарин руу залгсан боловч мандарин утсаавалгүй харин нөгөө хүнийг буудаж орхино. Тони буцах замдаа хавтастай материалуудыг судалж тэр бүхэн ямар учиртай болохыг гадарлаж эхэлдэг.
Алдричийн технологи анхандаа хүндөвчтэй бэртэл гэмтэл авсан хүмүүсийг эдгэх зорилготой байсан ч явцын дунд аимшигтай зэвсэг болж хувирсныг Тони ухаарна. 10 гаруй жилийн өмнө хөлмөтэй байсан Алдрич ингэж ирүүл болсныг Тони бас ойлголоо. Тэрээр туршилтад оролцсон цэргүүдийг амьд тесрэх бөмбөг болгож ашиглаж байлаа. Ингээд тэр Пакистанд мандариныг барихаар ажиллаж явсан Джеймс Роудс руу залгаж тэрний нэвтрэх нэр нууц үгийг аваад замдаа таарсан нэг телевизийн шууд дамжуулалтын бүхэхтэй машинд орно. Хажуулахад тэр машиныг хариуцаж байсан ажилтан Тонигийн улаан фэн байж таарна. Ингээд тэр залуугийн тусламжтайгаар Тони Джеймс Роудсийн нэрээр үндэсний аюулгүй байдлын контракторуудын сүлжээ рүү нэвтэрч AIM компанитай холбоотой мэдээллүүдтэй танилцж эхэлдэг. Тэгэд Алдрич хүнд шарахтай тулааны үеэр тахир дутуу болсон цэргүүд дээр туршилтаа хийсэн болохыг ойлгоно. Тэдгээр цэргүүдийн заримынх нь бие тэрхүү тарилгыг хүлээж авч бие нь бүтэн болж байсан бол бие нь хүлээж аваагүй зарим цэргүүдийн бие хитрхийг халаад дээлэ бүсэрч байжээ. Зарим нөгөө талд Пеппер Маятай ярилцаж байлаа. Мая Алдричийн төлөвлөгөөнд тусалж байсандаа харамсаж байгаагаа Пепперт хэлдэг. Тэгээд Алдричийн туршилтууд болон тэрний зорилгын талаар мэдэх бүхнээ хэлнэ. Энэ үеэр тэдэн дээр өрөөний үйлчлэгч орж ирнэ. Сайн байна уу? Орой минь. Сайн уу Пеппер? Би хэлээ үздэг Килиан. Тэр бидэнд хэрэгтэй гэж. Энэ үеэр мандариныг олохоор Пакистанд очсон Джеймс тэрнийг олж чадахгүй байдгалсаар байна. Тэрний дайрч орсон газар нэг жижигхэн ойдлын цайх байж таардаг. Дахиад бүтлгүүтлээ гэдэгтээ итгэлтэй болсон Джеймс тэднийг байрнаас гаргах зур нэг эмэгтэй ирээд гарыг нь атгаж байснаа гараа тултал халаасанд Джеймсийн өмсч байсан төмөр хүний хувцас эвдэрч газар тунлаа. Тэдгээр эмэгтэйчүүдийн нэг нь Алдричийн цэрэг байсныг Джеймс мэдээгүй байдаг. Нөгөө талд Тони Харлих хүүгийн тусламжтайгаар төмөр хүний хувцастайгаа холбоо тогтоож Жарвистай ярилцсан. Жарвис тэрэнд мандарины хамгийн сүүлийн шууд дамжуулалтын сүлжээг хөөж тэрнийг Майамигаас шууд дамжуулалт хийснийг олж тогтоосон гэдгээ хэлдэг. Тони хувцас цэнэглээд яаралтай авахыг хүссэн ч эрчим хүч хангалтгүй учраас төмөр хүний хувцас нь амжиж цэнэглэгдэхгүй гэдгийг Жарвис хэлдэг. Майами руу төмөр хүний хувцасгүй явах болсондоо бухимдсан Тонигийн хямрал дахиад хөдөлж тэр амьсгалан давхцаад машинаасаа гарч суулаа. Тэрний энэ байдлыг ойлгосон Харлих хүү тайвшруулж та гүнзгий амьсгаа аваа. Тэгээд бод. Та ч механик үсттэй. Тийм юм чинь яагаад ямар нэг зүйл зохион бүтээж болохгүй гэж хэлнэ. Энэ үг нь Тони дурам өгч тэр Майами явах замдаа өөртөө зориулж гар аргаар хийсэн зэвсэг хийж авна. Тэгээд ирчээрээ явсаар Майамид очиод шууд дамжуулалт хийгдсэн өндөр хамгаалалт бүхий харш руу дайран орлоо. Тэр хамгаалалтын цэргүүдийг нэг нэгээр нь буулгаж авснаар мандарины байх ёстой өрөө рүү явж очдог. Тэгсэн гайхалтай мандарин гихч тэр нөхөр үнэндээ ямар ч террорист биш харин зүгээр л террористийн дүрд тоглож байгаа Тревор гихч жүжигчин байж таардаг. Тэгээд тэр Алдрич өөрийг нь хөлсөлсөн. Тэрний хэлсэн бүхэн зохиолын дагуу бичигдсэн байсан гэдгийг тайлбарлана. Харин жинхэнэ үйл ажиллагааг Алдрич Килиан өөрөө нууцаар зохион байгуулдаг аж. Тэр өөрийнхөө нууц төслийг нууцлж дэлхийн нийтийн анхаарлыг өөр зүйлд сатааруулахын тулд зориулаар мандарин гихч нууц дүрийг гаргаж ирсэн нь тэр байлаа. Тэрнийг ингэж мэдэх бүхнээ ярьж байтал Алдричийн бие хамгаалагч Эрик Тонигийн араас гарч ирээд ухаан алдатлан цохиж унгаад Алдрич руу аваачиж өгнө. Тоник ухаан орхоо тэрний хоёр гарыг авалчихсан. Мая урд нь сууж байлаа. Экстремич маш үр дүнтэй боловч тогтворгүй байгаа гэдгийг Мая хүлээн зөвшөөрч үүнийг тогтворжуулахад Тонигийн туслалцаа хэрэгтэй байгааг хэлдэг. Тони тэрэнд туслахыг хүсэхгүй байлаа. Чи өмнө нь ёс суртахуунтай байсан. Чи хүмүүс туслахыг хүсдэг байсан. Харин одоо тийм биш болсон байна. Энэ үеэр Алдрич орж ирээд тэрэнд чи надад хамгийн агуу бэлэг болох цөхрлийг өгсөн. Үр дүнд нь одоогийн бий болсон гэж хэлдэг. Тэгээд экстремистийн хүчээр өөрийгөө цоошин хүн болгож чадсан гэдгийг хэлээд харин би чамд надад өгсөнтэй чинь адилхан бэлгийг өгнө. Цөхрлийг. Ингээд холограмаараа дамжуулаад Пепперт экстремист тарж байгааг харуулдаг. Энэ эмэгтэй бие экстремистийг хүлээж авах хэсгээ яг одоо шийдэж байна. Наад хүнээ тав. Мая. Чи юу хийж байна? Тариураа надад өг. Наад хүнээ тав. Хэрвээ би өгчүүл чиний бүтээгдэхүүн яах вэ? Чиний цэргүүд яах вэ? Чиний бие хитрхи халж эхлүүл яах вэ? Тэгсэн нөхөр Маяг буудаад. Сайн мэдэн. Дөнгөж сая өндөр зэрэглэлийн албан тушаалын орондоо гарчлаа. Гэж хэлнэ. Зэрэгэлдэх хөрөнд Алдричийн хүмүүс төмөр их орончийг нууц байрандаа авчирчихсан задлах гэж оролдож байсан ч бүтэл муутай байна. Тиймээс Алдрич тэнд очисон даруйда төмөр их орончийн гидсэн хэсгийг тултлан улайсгаж эхэлдэг. Энэ үеэр Тонигийн цаган дэх сэрүүлэг дуурахад төмөр хүн бүрэн зэнэгтэй болсныг Тони ойлгоод битүүхэндээ баярлана.
Наад цаг чинь миний найзын дүүг их байсан юм. Тийм учраас би чамайг төрүүлээд ална. Чи яаж алах юм? Чамайг гавлцсан байгаа шүү дээ. Тийм ээ. Нөгөө талд аргагүй байдалд орсон Джеймс Роудс өмсгөлөөсөө үсэрч гарч ирээд Алдрич Эрик хоёрлоо дайрсан ч Алдрич амнаасаа галаар төргөж Джеймсийн анхаарлыг сарниулахад Эрик тэрнийг нам зохиж унаглаа. Тэгээд Эрик төмөрийн хорончийн хувцсыг өмсөд нээснэ. Надад идэхээр чи удахгүй цустайгаа хутгалдаад хэвтэн. 5 4 3 альвэ бэн. Чи бүр биднийг айлгачлаа. Өдөөд та нар зогсчихсан байх ёстой шүү дээ. 5 4 3 2 1 хэлээвз. Энэ үеэр Тонигийн төмөр хүний хувцас хэсэг хэсгээрээ овж цовсаар хурж ирлээ. Мань хүн өөрийг нь хоржуулсан хамгаалагчдыг устгаж гадагш гараад төмөрийн хорончийн хойноос нисэх гэсэн ч эрчим хүч хангалтгүй байсан учраас нисэж чадахгүй байлаа. Тиймээс Тони Джеймстэй хамт буцаж ороод мандариныг барьж авна. Тэгээд яах гэж төмөрийн хорончийг булааж авсан болохыг байцаасанд эцэст нь тэд Америкийн ерөнхийлөгчийг барьцаалах зорилготой байгааг мэдээд тэднийг зогсоохоор яар авчилдаг. Гэхдээ тэдэнд нэг сонголт тулгарлаа. Тэд нэг бол ерөнхийлөгчийг, нэг бол Пеприйг аврах ёстой болж. Энэ үеэр төмөрийн хорончийн хувцсыг өмссөн Эрик ерөнхийлөгчийн онгоц руу ирээд онгоцонд суусан хамгаалагч тэрнийг Джеймс гэж бодоод нэвтрүүллээ. Гэвч онгоцыг хөөрсөн дэр үед тэр ерөнхийлөгчийн хамгаалагчдыг устгаж ерөнхийлөгчийг барьцаанд авдаг. Тэгэд тэр төмөрийн хорончийн дотор ерөнхийлөгчийг суулгаад онгоцноос явуулдаг. Үүндээ зэрэгцээ төмөр хүн тэнд амжиж ирсэн ч Эрик онгоцыг эвдэж амжижээ. Тони тэрнтэй ширүүн тулалдаж эцсийн мөчөд зүйл дуусгаж шатлаа. Энэ үеэр онгоцон дотор байсан хүмүүс доош унсан учраас төмөр хүн тэднийг бүгдийг нь амжиж аврахаар хичээж эхэлнэ. Алив хүмүүс бүгд гаргараасаа бариад аваарай. Болж байна. Алив. Ингээд хүмүүсийг аварч чадсан төмөр хүн эргээд нисэх гэсэн ч ачааны машинд мөргүүлээд бутраад унлаа. Учир нь Тони Жарвсыг тэрэн лөө явуулаад өөрөө Пеприйг аврахаар явсан нь тэр байж. Алдричийг Пепер дээр туршилтаа хийгээд дуусгахдаа зэрэгцээд төмөрийн хоронч Америкийн ерөнхийлөгчийг тэдэн дээр авчирлаа. Тэрээр ерөнхийлөгчийг олонний өмнө хороогоод дэд ерөнхийлөгчийг оронд нь Америкийн ерөнхийлөгч болгож тэрнийг өөрийнхөө дураар удирдахыг төлөвлөсөн байж. Энэ үеэр Джеймс Тони хоёр тэдний байгаа газар руу нууцаар ирж байлаа. Тэдэнтэй зэрэгцээд Жарвис Тонигийн хийсэн бүх төмөр хүний өмсгөлүүдийг бүгдийг нь тээш нь элгээжээ. Ингээд Алдрич болон тэрний багийнхныг шууд дамжуулалттай бэлдэж байх зуур. Джеймс Тони хоёр тэдний хамгаалтын ажилтнуудтай буудалцаж эхэллээ. Гэвч тэднийг чиглээд экстремист хариулсан цэргүүд олноороо ирж байгааг хараад тэдэнтэй байлдаад нэмэргүй болохоо ойлгодог. Азуулахад яг тэр мөчөд төмөр легион тэнд бүрэн бүрэлдэхүүнээрээ хурж ирнэ. Merry Christmas найз. Гайхалтай. Надад нэг өмсгөл өгөөч. Уучлаарай. Ганцхан надад зориулаад кодлогдчихсан юм аа. Би арыг чинь даана. Оройн хуранда. Таныг дөхүүлээд өгөх үү? Хөвгөлтэй байлаа. Ингээд Тони явсаар төмөрөнд даруулсан Пеприйг олж очсон ч Алдрич гэнт гарч ирээд Тонигийн төмөр хүний өмсгөлийг эвдэлдэг. Тони сүүлийн хүчээ шавхаж Алдричийн гарыг тастаад өмсгөлөөсөө гарч гадагшаа гараад өөрт нь яралтай өөр өмсгөл олж өгөхийг Жарвист тушаасан ч бүх өмсгөлүүд нь тулалдаад сул өмсгөл нээгч байхгүй байлаа. Жарвис, надад өмсгөл өгөх. Яг одоо. Харин нөгөө талд хурандаа Джеймс ерөнхийлөгчийг суллахаар оролдоно. Танд зөгч байна шүү. Гэхдээ би одоо өмсгөлөө буцааж авах ёстой болох нь. Энэ үеэр Тони доош унж тавцанд тэгэлсэн байсан Пеприйг татаж авахар оролдож байсан ч барьж амжилгүй доош унаглаа. Ич хүртэй юм. Би байсан бол бариад авах л байлаа. Загвар 42 ирлээ. Төөрсөн хүү эргээд ирлээ. Чи Пеприйг өөрийн болгох эрхгүй байсан. Би тэрнийг төгс болгоход ойрхон байсан юм. Би тийм ирэхгүй гэдэг нь үнэ. Гэхдээ юу гэж тэр анханасаа л төгс байсан юм. Жарвис, надад нэг тус болоод загвар 42-ыг дэлбэлээд гэж анханасаа би л байсан. Би бол мандарин. Энэ үеэр экстремистийн хүчээр хамид үлдсэн Пепер гарч ирээд Алдрич руу ширүүн дайрлаа. Надад битгий хүр. Би чамайг шатаачих бах. Би зүгээр болох болов уу? Үгүй. Чи надтай холбогдсон учраас хизээж зүгээр болохгүй.
Би 20 жилийн өмнө согтуу байхдаа энийг бараг л засч байсан юм. Би энийг зохицуулж чадна гэж бодож байна. Ингээд тооны төмөр легионоос үлдсэн бүх төмөр хүмүүсээ баярын солио тулгаж агаарт дэлбэлээд пеприйг тайвшруулж хамтдаа гэрэл рүүгээ явцгаана. Дараа нь Америкийн дэд ерөнхийлөгч болон мандарины дүрд тоглож байсан жүжигчин баривчлагдлаа. Би амлсан ёсоор пеприйг хэвийн болгосон. Баггүй ажил болсон. Тэгээд дараа нь ягаад ингэ зогсно гэж бодсон. Олон хүн шинэ прогресс аюултай гэцгээдэг. Гэхдээ тэгэж ярьдаг хүмүүсийн хинэн ч над шиг цээжиндээ төмөрийн хэлтэрхийдээ амьдарч үзээгүй штэ. Би ч бас цаашид ингэж амьдрахгүй гэж шийдсэн. Тэр шөнө би олон жил үзээгүйгээрээ сайхан унтаж амарсан. Удалгүй хаппи ухаан орсон бол тооны өөрт нь үнэлж баршгүй тус хүргэсэн Харли хүүгийн гаражийг бүрэн тогтчулж өгчээ. Энэ бүхний төгсгөлд хэлэхэд миний өмсгөл хязээж өөрийгөө сатааруулах зүйл эсвэл хобби байгаагүй юм шүү. Харин хүр хорхон үүр байсан юм. Би тэндээс тийсөрхөн болоод гарч ирсэн. Хүмүүс миний байшин, үнэтэй тоглоомуудыг нь булааж авч болно. Гэхдээ нэг л зүйлийг чадахгүй. Би бол төмөр хүн. Төгсгөлд нь тооны энэ бүх түүхээ Брюс Баннерт ярьж өгчүүлсэн болж таарна. Гэвч Брюс яриан дундуур нь унтчихсан байлаа. Чамайг ийм сайн сонсогч гэж юусоо бодж байсангүй. Юу вэ? Чи унтаад байгаа юм уу? Үгүй, жоохон тасарчлаа. Аль хэсгээс нь тасарчихсан. Швейцарт байсан нөгөө цахилгаан шатны хэсэг дээр. Юу вэ? Тэгвэл чи юу сонсоогүй юм байна тийм үү? Уучлаарай. Гэхдээ би ийм төрлийн доктор үгэнд биш л дээ. Би сэтгэл зүйч биш. Занга тооны яриагаа дахиж эхлүүлснээр кино маань конец фильм. За, энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. За нэг ийм л гачин хоолоогоор л бороо одоо явж байна да. Тэгээд яах юм бага. Буухаа санагдсан бол та нар маань ойлгож уучлахыг бодоорой. За тэгээд дараагийн өөр нэг янз янзын кинонууд байгаа шүү дээ манайха. Тэрнтэй хольд солиод явах учраас бас битгий шууд нэхэд байгаарай. Та хэдийг ер нь бол хүлээж байгааг ойлгож байгаа. Гэхдээ бороонд нь ингээд бас нэг кинонууд айлуулах баланстайгаар хүрэхийг зорж байгаа шүү. За тэгээд энэ галзуу киноны тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй. Lime хамтран ажиллалаа. Тамнэ. Lime Монголд ашиглах дататай болцсон байна. Хүн бүрд 72 гигабайт дата үнэгүй бэлгэлж өгнө боддоо галзуу биз. Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дээр нь дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэж бод. Lime. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг нөхдүүд маань гэж сонсч байна. Энэ QR кодыг утасныхаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл имэйл хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээрт Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвт eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Заман дугаарыг хамтрагчаар ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш процессын зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлдаа овсын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. За тэгээд та нар маань амралтын өдрөө сайхан өнгөрөөцгөөгөөрэй. Нэрээ саба дөрөг саба дарцсан бол лайк гэдэрч мброго буюу галзуу кино савгаа дэмжихэ мартоо. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай тэр болтол хоолоо маань ч гэсэн зүгээр болоосой гэж мброн залбирч бай да.